сургалт мэдээллийн цагт оролцож байгаа нийт төрийн албан хаагчтай энэ өдрийн мэнд хүргэе. 2024 оны 3 сараас 6 сарыг одоо 6 сарын өнөөдрийг хүртэлх хугацаанд бид нэр та бүхний одоо үйл ажиллагаанд нэг хэрэгцээтэй таны одоо хэрэгжүүлж байгаа ажилтай холбоотой таны одоо яг төрийн албан хаагчийн хувьд мэдэх ёстой, мэдвэл зохих, мэдэх шаардлагатай ийм мэдээллүүдийг шуурхай хүргэх, таниулах, судалчлах. За нөгөө талаасаа таны одоо төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн хувьд таны мэдлэгийг дэмжих чиглэлээр улс орны одоо хөгжил, бодлого, төлөвлөлт, олон улсын туршлага, бүх соёл, эрх зүйн хүний эрх гэдэг бусад чиглэлээр мэдээллүүдийг богино хугацаанд боловч нэлээд үр дүнтэй хүргэж байгаа энэ 7410 мэдээллийн цаг сургалт маань бол эхний хагас жилийнхэн ажлыг бол амжилттай хэрэгжүүлээд өнөөдөр бол бид төв завсарлага авахаар ингээд та бүхэнд сүүлийн мэдээллийг хийж байгаа. За төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ манай мэдээллийн цаг сургалтанд оролцож байгаа идэвхтэй оролцдог нийт төрийн албан хаагч нар болон тогтмол оролцдог бас ажилтан албан тушаалтнуудаа талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд 2024 оны 3-аас 6 сарын хугацаанд бид нар 14 одоо сэдвийн хүрээнд холбогдох одоо удирдах болон гүйцэтгэх албан хаагч нарыг оролцуулаад нийт 46480 төрийн албан хаагчийг хамруулсан давхарсан тоогоор энэ одоо сургалт мэдээллийг хийгээд өнөөдөр бас завсарлага авах гэж байна. За төрийн албаны зөвлөлийн цахим хуудас болон пэйж хуудасуудад 7410 дээр хийгдсэн мэдээлэл болон холбогдох сургалтын одоо слайдууд бүгдээрээ тавигддаг. За энийг одоогийн байдлаар нэг 2700-800 гаруй хүн бас хяналт хийгээд үзээд байнга одоо олон дахин үзээд судлаад байгаа ийм том мэдээлэл байна. Тэгэхээр өнөөдөр одоо юу гэдгийг бид нар нэг сэдвээр яриад энийг хаачдаггүй тэрийг хүмүүс эргэж үзэж эргэж одоо сонирхож буцаж одоо энэ талын мэдээллийг наривчилж авах магадгүй өнөөдрийн өмнөх сургалтуудад ороогүй байгаа хүмүүсээ энийг цааш нь түгээн дэлгэрүүлэхэд туслах зорилгоор энийг яамны би байгууллагын цахим хуудас болон YouTube дээр байрлуулад ингээд ажиллаж байна. За 7 хоног болгон хийж байгаа энэ мэдээллүүд 7 хоног болгон хийж байгаа танад түгээж байгаа энэ сэдвүүд тогтмол хийж байгаа энэ ажлууд маань та бүхний маань үйл ажиллагаанд бол нэлээд дэмжлэг үзүүлдэг гэдэгт биднэрт бол итгэлтэй байдаг. Яагаад тэгэхээр цаг үеэ олсон маш шуурхай мэдээлэл түгээх ёстой, судалчлах ёстой асуудлуудыг яг тухайн асуудлыг нь одоо хариуцдаг байгууллагын удирдах албан тушаалтнуудыг одоо их хвчлэн оруулахыг зориод ингээд мэдээллүүдийг бол түгээж байна. За зарим тохиолдолд бол одоо техникийн саадал гарсан ийм тохиолдлууд байгаа. Энийг бол үгүйсэхгүй. За гэхдээ бид нэр түрүү хэлснээр цахим хуудасанд бичлэг болон бүх одоо контентуудыг байршуулснаар та бүхэн энэ мэдээллийг дахин судлах, үзэх бүрэн боломж чинь нэгдэж байгаамаа гэдгийг бол хэлэх гэсэн юм аа. За энэ жилийн бидний энэ одоо сургалт мэдээллийн онцлог юу байсан бэ гэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон за төрийн албан хаагчийг ёс зүйн одоо зөвчлөөс үндсэн сэргийлэх соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөр батлагдаад хэдийгээр одоо хууль нь батлагдаад 1 жилийн хугацаа, за үндэсний хөтөлбөр батлагдаад 2 сарын хугацаа өнгөрч байгаа ч гэсэн энэ дэр бол нэлээд одоо ач холбогдол өгч бараг сар болгоныхаа мэдээлэлээр энийг оруулж явж байсан. За дахин давтаад яагаад ингээ ёс зүй гэдэг асуудлыг яриад байгаа юм бэ гэхээр хуулиа судалчлах, хуулиа танин мэдүүлэх, хуулиа таны одоо өнөөдөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх, за магадгүй хууль болон одоо үндэсний хөтөлбөрийг байнга одоо сануулж байгаа нь таныг эрсдлээс сэргийлэх, таныг ажиллах орчин нөхцөлийг чинь бид нар баталгааг хангах зорилгоор мэдээллүүдийг бол давтамжтайгаар хүргэлээ. За энийг бол ингээд таслуулахгүй. Дараагийн одоо удирлын сургалт мэдээллийн цаг эхлэхэд бид нар дахиад ёс зүйгээрээ эхлэхийг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хууль тогтоомж үндэсний хөтөлбөр болон авч байгаа шийдвэрүүдийг төрийн албан хаагч нар маань бас бие даад судлаад илүү сайн мэдээлэлтэй болох нь зүйтэй гэдгийг бас төрийн албаны зөвлөлийн гишүүдийн өмнөөс та бүхэнд бол зөвлөж байна. За 7410 сургалтын болон энэ мэдээллийн цагийн хэлбэр агуулгыг бол өөрчлөх, за энийг нэг шинжлэх, илүү одоо өөр бүтээлтэй болгох тал дээр бас зөвлөл судалгаанууд хийж байна. Өнөөдрөөс эхлээд та бүхнээс санал авах ажлыг бол эхлүүлж байгаа. За
хугацааны хувьд ер нь ямар байна? Болж гинөө болохгүй байна уу? Сэдвийн хүрээнд ямар байна? Яг төрийн албан хаагч нар маань яг энэ дээр юу мэдхийг хүсээд байна? Энийг яг одоо сургалт хэлбэрээр нь явуулбал ямар сэдвийн хүрээнд ямар давтамжтай сургалтыг хийх боломжууд байна гэдэг талаар бас та бүхний санал нэг хэрэгтэй байгаа. Зөвлөлийн гишүүд болон төрийн албаны зөвлөлийн одоо удирдлагын багийнхны бидний одоогийн ярилцж байгаа байдлаар бол бид нар магадгүй эрэг холбоогоо бас яг тогтмолжуулж чадаагүй байна гэж үзэж байна. Одоо ингээд дэлгэцэн дээр маш олон асуултууд гараад байгаа. Заримд нь хариулж амжиж чинь, заримд нь хариулж амжихгүй байгаа. Гэтэл та бүхний үйл ажиллагаатай холбоотой маш олон асуулт, саналууд энэ дээр ингээд яваад байна. Тэгэхээр бид нар эргэх холбоогоо хэрхэн яаж сайжруулах вэ гэдгийг бас бодолцож, ярилцаж энэ дээр нэг шийдэл гаргах хэрэгтэй байгаа. Дараагийн нэг гол юм нь хугацааны асуудал. Хэдийгээр яг одоогийн байдлаар өнөөдөр 1900 гаруй төрийн албан хаагч энэ дээр оролцоод бид нар ингээ хоорондоо мэдээлэл солилцож байна. Хугацааны хувьд хийж байгаа мэдээлэл маань ер нь 30-40 минутын хооронд хэлбэлцдэг. Буцаагаад асуулт нь нэг 20 минут. Тэгээ нэг цагийн хооронд энэ бүх үйл ажиллагаа маань ингээ дуусаад байгаа. Тэгэхээр асуулт хариултын хугацаа их богино байна гэдэг дээр гишүүд төрийн албан хаагч нар одоо санал өрөөлдөг, бас шүүмж өгнүүлдэг. Тэгэхээр хугацааны хувьд яг ямар байх юм, хэлбэр нь ямар байх юм, харилцан мэдээлэл одоо туршлага солилцдог юм бас нэг агуулгыг нэмэх зүйтэй юм уу гэж гишүүдээс манаас санаачлаг гарч байгаа. Юу вэ гэхээр төрийн албаны зөвлөл ингээд зүгээр мэдээллийг хийгээл асуулт хариултанд хариулаад яваад авах нь зөв юм уу? Аймаг орон нутгууд хоорондоо харилцан мэдээлэл солилцдог. Яг сайн ажиллаж байгаа, сая Батбаядан даргын хэлээд байгаа хяналт шалгалт энэ бүх үйл ажиллагаагаар манлайлаад байгаа аймагуд бие биендээ туршлагаас хуваалцах, солилцох ийм одоо боломжийг бас энэ дээр нээж өгөх боломж байна уугүй юу гэдгийг судалж байгаа. Тэгээд нийт хугацаа давтамжийн асуудлыг бас эргэж нэг харъя гэдгийг бас ярилцж байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр та бүхэн манай одоо пэйж хуудасаар болон вебсайтаар дамжуулаад саналаа ирүүлээрэй гэдгийг бол хэлэх гэж байна. За цаг үеэ олсон маш шуурхай мэдээллүүдийг өгч байгаа. Яг энэ одоо манай сургалт мэдээллийн тогтмолцсон энэ үйл ажиллагааг бол бид нэ цааш нь үргэлжлүүлээд илүү сайжруулад илүү оновчтой бодиттой болгоод ингээд явах юм байнамаа. Сургалт үйл ажиллагаанд одоо байнгын оролцож байгаа албан хаагч нартай түрүүн талархал илэрхийлсэн. За энийгээ цааш нь тасдуулахгүй яг өөрийнхөө үйл ажиллагаанд хэвшүүлээрэй гэдгийг бас та бүхэндээ зөвлөж байна. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан их улсын их хурл, засгийн газар болон төрийн албаны зөвлөлөөс баталсан эрхцэн бичиг баримтуудын шинжилгээ ажлыг одоо яг эд хэрэгжүүлээд явж байна. Салбар зөвлөлүүдээсээ дүрм журмын төсөлд маш их саналууд авч байгаа. Нээлттэй одоо байгууллагын цахим хуудсан дээр тавьж санал авч байна. Энд нийт төрийн албан хаагч маш идэвхтэй оролцоорой гэдгийг бас та бүхэндээ зөвлөж хэлэх гэж байна. Яагаад тэгэхээр батлагдж байгаа эрхцэн бичиг баримтууд хэдий ч нэ олон хүний санал, хэдий ч нэ олон одоо ургалж үзэл бодлыг тал талаас нь нийлүүлж судалснараа төдий ч нэ сайн хугацаанд хэрэгжих ийм одоо дүрм журмууд болно. Тийм учраас энэ дээр бол нэг ёс төдий эсвэл за нэг саналгүйгээд явуулчих гэдэггээсээ илүүтэй хүн бүхний оролцоог аль болохоор хангасан, магадгүй тэр одоо суманд, багт, хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын дуу хоолойг хүргэсэн ийм ажлыг бол хийгээрэй гэдгийг бас одоо энэ өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа удирдах болон манай салбар зөвлөлийн дарга нарийн бичгийн дарга гишүүдэд бас зөвлөж хэлж байна. За түрүүн Батбаядан даргын бас ярианд гарлаа. Удахгүй төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл гаргана. Юунд гоо гэхээр бид нэ төрийн албаны хууль тогтоомжийг өөрийнхөө үйл ажиллагаанд мөрдөж ажиллах ёстой. Ийм үүрэгтэй төрийн албан хаагч нар. Энэ бол төрийн албаны зөвлөлийн даргаас ахуулаад төрийн албанд ажиллаж байгаа нийт 226,496 бүх албан хаагчид энэ бол хамаарна. Сонгуулийн хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр сонгогдсон нэр бүхий өнөөдрийн байдлаар нэг 23,000 албан хаагч одоо энэ хэсгийн хороо болон холбогдох байгууллагуудад ингээ ажиллахаар яг сонгуулийн хуулийн дагуу ажиллахаар одоо сонгогдоод зарим нь одоо ажил нь эхэлж байгаа бах. Тэгээ энэс бусад төрийн албан хаагч нар хууль тогтоомжийг зөрчиж, хууль тогтоомжид нийцэхгүй одоо хууль тогтоомжид харьцуулсан ийм үйл ажиллагаа явуулах та бүхнийг эрсдэл сэргийлэх зорилгоор мэдээлэл гаргаж
хөргүүлнэ. Энэ нэг талдаа магадгүй улс төрийн албан тушаалтнуудад ч гэсэн бид нэр бас сэрэмж олгож төрийн албан хаагчдыг ялангуяа төрийн одоо тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчид, төрийн үйлчлэгээ, төрийн тусгай албан хаагчдыг бол сонгуул болон улс төрийн албан үйл ажиллагаанд татаж оролцуулах боломж нөхцөл нь хуулиар ингэж хязгаарлагдсан байдгиймаа гэдгийг бас мэдүүлэх зорилгоор энэ ажлыг хийж байгаа. Сонгуулийн онцлогтой юм жил болж байна. Улсын хурлын сонгуул дараа нь одоо богино хугацааны дараа орон нутгийн сонгуулиуд ингээ явагдана. Тэгэхээр энэ үйл явц процессыг магадгүй одоо ингээ өнөөдрөөс эхлээд магадгүй маргаашнаас эхлээд орон нутгийн сонгуулийг дуустал одоо ингээ өрнөд явчихнаа. Тэгэхээр энэ дээр бол төрийн албан хаагч нар маш анхаарал болгоомжтой байж өөрийгөө хамт ажиллаж байгаа хамт олнныгээ магадгүй таны гэр бүлийн хүмүүс байгаа бол тэднийг ингээ хамгаалах, эрсдэл сэргийлэх ажлуудыг бол хийгэрээ гэдгийг бас зөвлөх гэсэн юм аа. За ингээд бидний өнөөдрийн 7/4/10 энэ улирлын эхний хагас жилийн сургалт мэдээллийн цаг маань төв завсарлага авч байгаа. Дараагийн одоо сургалт мэдээллийн цагийг хизээ эхлэх үү гэдгийг дараа нь жичтэй салбар зөвлөлөө дамжуулаад байгууллагын пэйж хуудасаар дамжуулаад та бүхэндээ мэдээлэл хүргэнэ. Энэ хооронд бид та нараас ирүүлсэн санал болон хийсэн судалгаан дээр үндэслээд бас одоо энэ хийж байгаа ажлынхаа арга хэлбэр яаж өөрчилж илүү сайжруулах уу гэдэг дээр бас шийдэл гарцуудаа гаргаж тодорхой одоо арга хэмжээ авна. Магадгүй шинэ урьдчилан одоо 7/4/10 дээр хэдүүлээ арай өөр хэлбэрээр, өөр шинэлэг хэлбэрээр ярилцаж зөвлөлдөж хоорондоо мэдээлэлээ солилцдог ийм арга руу орох болов уу гэж итгэж найдаж байгаа. Тэгээ та бүхэн бүгдэнд энэ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсээрэй. Өөрийнхөө хариуцсан ажил, өөрийнхөө эхэлж байгаа энэ ажил, өөрийнхөө одоо хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ хууль тогтоомжийн дагуу шуударга ёс зүйтэй харилцаа хандлагын одоо дээд түвшинд бие одоо авч явах ийм байдлаар хэрэгжүүлээрэй гэдэг төрийн албан хаагч нартай зөвлөе. Дараагийн нэг гол асуудал та яг өөрийнхөө одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж мөн төрийн албан хаагчийнхаа хувьд Монгол улсын одоо төрийн албанд хэрэгжиж байгаа хууль тогтоомж иргэн хүнийхээ хувьд өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудыг маш сайн судалж энийг бол ажил амьдралдаа хэрэгжүүлэх тал дээр анхаараарай гэдгийг бас дахин зөвлөмөр байна. Олон удаагийн энэ мэдээллийн цагийн ирж байгаа асуултуудыг харахад хэд хэдэн удаагийн одоо хүмүүстэй уулзж байгаа уулзалтуудыг харахад хуулинд аль хэдийн заасан, зохицуултыг нь хийцэн, боломж нөхцлүүдийг нь бүгдийг тодорхойлоод өгчихсөн ойлголт мэдлэгийг ингээд удаа дараагийн сургалт мэдээлэлээр өгөөд байгаа асуултуудыг маш одоо нэг хэсний энгийн хинч мэдвэл зохих юм асуултуудыг маш их асууж байна. Тэгэхээр энэ дээрээ бас хэдүүлээ бүгд анхаарад ялангуяа одоо манай салбар зөвлөлийн дарга нарын бичгийн дарга нар соён гэгээр өөлөг сургалт судалгааны ажлаа хэрхэн яаж үр дүнтэй болгох уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагч хүн та өөртөө бас одоо хариуцлагатай байж хууль тогтоомжийг судлах энэ одоо үйл ажиллагаа илүү одоо сайжруулаарай гэдгийг бас зөвлөсөн юм аа. Бид нэр өнөөдөр Монгол улсын төрийн албанд ажиллаж байгаа нь энэ цаг үеийн түүхийг бас бүтээж байгаа юм. Магадгүй одоо өнөөдөр олдож байгаа бидний одоо цаг үед олдож байгаа ийм сайхан үе байгаа. Тэгэхээр энэ төрийн албанд зүтгэж байгаа Монголынхаа хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа нийт төрийн албан хаагч та бүхэндээ бас ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд өнөөдрийн одоо уулзалтаараа 7/4/10-ийнхаа энэ үйл одоо хагас жилийнхаа үйл ажиллагааг завсарласныг ол мэдэгдээд ингээд та бүхэндээ амжилт хүсье дуусгая.